хүчин шатлын одоо 100 хүний цагт 100 хүний хүчин шатлалтаагаар гарагдсан байгаа. Хоёр талд ачааны камертэй. Энд хуучин буудлан бол одоо бүх аргаар үйл ажиллагаанд гар ажиллагаатай. Ачаа тийш тараах, ачаа камер байхгүй. Буух зурвсан бол одоо явуултын зам бол одоо 3-9 ангилда. Орох одоо явуулах зам бол одоо энэ нарийнхан. Зурвас бол одоо зурвасаа өргөх. Уран асар гэдэг одоо манай нисхүүдлээс ахиалаад ерөнхий газар дээр одоо батлуулаад ингэсэн байгаа. Ерөнхий газар дээр бэлэн байгаа. Уран бол батлагдсан. Замын зурвас нь өөрөө бас энэ замын явуулдаг зурвасан бол нарийнхан. Одоогийн нислэг үлдэж байгаа агарын хөлбүүд бол тэрэлт хөдөлгүүртэй далавчин доогуур нь хөдөлгүүртэй учраас одоо тоош шороос орох эрсдэл. Тийм учраас одоо адилхан нь одоо 30 м-тэй болгох энэ өргөдөх асуудал бас. Боён буух шин төлөвлөж байна. Одоо аэробагзал дээр одоо тэр хүчин шаланд цагтаа 100 хүний хүчин шалдаа үйлчлэг авах боломжтой. Боёнгийг одоо буулахын тулд энэ одоо явуулдаг зурвасыг томор өргөсөх шаардлагатай байна. Үндсэн зам нь бол даана. Манай иргэшээ угаасаа манай аймгийн хөгжлөөр угаас аялал жуулч руу явж байгаа. Тэгээд Монгол Улсын 4 дахь суулгатаар бид нэлээд бодлогоор засгийн газар төсөлтөд гаргаж байгаа. Наадсах нь одоо бүргүүдийн баяраар манайханд бол шүнийг гэрэлтүүлэхгүй, гадаадын аялал жуулчдыг авах боломжгүй. Одоо шүнийг гэрэлтүүлэхгүй улсын бодол бол ганцхан манайд л байгаа гэдэг. Тэгээд хүн хүлээж авах хүчин шатлан ч гэсэн мөн. Хөрөнгө оруулалт нь 2.4 тэрбум. Юу нэ? Барилгын. Энэ зүрхийн багцаад их. Зөвхөн багцаад их. Багцаал бишээ би бүр ингээд томоор нэр. Томоор нь ярил одоо Зурвас мурвас. бүх зурвастайгаа ярил. Чэний онд цоохоо гэдэг талаа. За энд одоо энэний зураг бол одоо хийлгэж байгаа. Энийг бол одоо нийтэн жил одоо юун дээр бол 600 сая төгрөгөөр хийж ийсэн. Увс аймаг дээр л. Адилхан юм найрынх нь одоо явуулдах сургалттай байсан. Ховдын өргөтгөлтэй харьцуулж үзсэн үү? Ховдын нэг сонгосны бодлоо өргөтгөлтэй. Тэр одоо харьцуулж үзэг болгоод одоохондоо. Тэрний хүчин чадал бол их сайнаар хийгдсэн шүү дээ. Ачааны онгоц зүүн боён буугаар хийж байгаа. Энийг бол сүүлийн 3 жил хөлтөж байгаа. Энэ залуу бол сайхан хандсан. 2001 сар болж байгаа. Тэр нь зураг төсвийн бүгдийн бэлдээд ер нь яригдаад явж байгаа. Энэ бол хамгийн асарсан газар зорчигч урсгалч ихтэй. Одоо ийм нисэх бодолтой аймаг орн байна уу? Байхгүй. 2009